Явчлаа хэлчихээ. За Python. За яагаад Python бэ гэхээр энгийнтэй цэвэрхэн англиар ганцхан үгээр бол minimalist их гоё байгаа. Тэгээд цааш нь дэлгэрүүлвэл эцсийн бүтээгдэхүүний чанар сайн. Яагаад гэвэл тэр кодыг эргээд харахад, уншихад арчилгаа хийхэд маш хялбар байдаг. Кодыг уншихад хялбар байдаг, бичгэд хялбар байдаг болохоор хөгжүүлэгчийн бүтээмж өндөр. Дараагийнх нь болохоор програм хэд хэдэн платформын дунд зөөгдөх боломжтой. Дараагийнх нь Python нэмж суулгах боломжтой маш их өргөтгөлүүд байдаг. Python-ы албан ёсны өргөтгөлүүдээс гадна 3 дахь талын нэмэлт сангууд маш их байдаг гинлээ. Тэгээд дараагийнх нь Python бусад хэлээр бичигдсэн програмуудаа нэгдэж ажиллахдаа сайн гэсэн. Жишээлбэл Java, C, .NET-ээр бичигдсэн програмуудаа нэгдэж ажиллаж болдог. За цаашлбал. За тэгээд ийм лог програм тэгээд сул тал нь юу юм бэ гэж асууж болно л доо. Тэгэхээр compiled буюу эмхтгэгддэг хэлийг гүйцэтгэлийнхээ урдаар давахгүй гэсэн ганц зүйлтэй лээ. Жишээлбэл C нэмэх эсвэл Java ч юм уу. Тэдгээрийн урдыг хараахан гүйцэхгүй. Java ч ихтэй өөрөө өртөө шийдвэр. Java-гаас арай хурдан. Тийм. За төглөдлaalч. За. Цааш нь. За тэгээд Python-ыг хэн эргэлдэг юм бэ? Энэ болохоор үндсэн одоо олон алдартай янз бүрийн байгууллага, компани, програмууд байна л да. Жишээлбэл нь YouTube болохоор тэр чигээрээ Python дээр бичигдсэн гэж байгаа. Тэгээд энэ бусад Maya 3D, IBM, Google App Engine болохоор Python код хостолдог. За тэгээд нэг иймэрхүү. Тэгээд цааш нь явбал дахиад ингэчих юм. За Python ямар юмд хэрэгжилж болох вэ гэвэл ер нь бол тэгэл их юмд хэрэгжилж болно гэж байгаа. Веб програмчлалаас ахуулаад тоглоом зохиох хүртэл тэгээ баахан юм байна. Би ихэнхий сайн мэдэхгүй. Тэгээд веб програмчлал, graphic user interface, тэгээд системийн програмчлал, component integration буюу бүрэлдэхүүн хэсгийн нэгтгэл, өгөгдлийн сангийн програмчлал, тэгээд rapid prototyping буюу түргэн загварчлал, тэгээд тоон дээр болон шинжлэх ухааны янз бүрийн нарийн ширийн тийм програмчлалыг ашиглагддаг. Мөн тоглоом, зураг, serial port, XML, робот болон бусад маш олон зүйлд ашиглаж болдог. За тэгээд Python-ы техникийн хүчин чадал юу вэ? Тэгэхээр хамгийн ихэнд объект хандлалт хэл гэж явдаг. Гэхдээ Java энэ шиг бүх юмыг объект хандлалтаар бичихийг шаарддаг. Тэгээ мэдээж нээлттэй буюу үнэгүй. Тэгээд авсаархан буюу олон платформ хооронд зөөж ашиглах боломжтой. Хүчирхэг гэдгээр маш том хэмжээний системийг зохиох, бүтээх, тэгээд маш олон төрлийн систем зохиоход хэрэглэгдэх сангуудтай. За дараагийнх нь бусад хэлтэй хойлж хэрэгжилж болдог. Түрүүн хэлсэн нөгөө C, Java, .NET-тэй хамтруулж хэрэгжилж болдог. За тэгээд нөгөө бичиглэл нь амархан, тэгээд ерөнхий дизайн ч гэсэн амархан болохоор тэгээд хэрэглэхэд сурахад маш амархан байдаг. За тэгээд сүүлийнх нь болохоор
юу Monty Python-ы нэрээр нэрлэгдсэн гэж байгаа. Monty Python-ыг мэдэхгүй бол энэ талаар лекц бэлтгэхдээ дуртай хүлээж авна. За тэгээд цааш нь юу байгаа вэ? Энэ болохоор нөгөө Monty Python-ы зүгээр юу кинон дээр нь гардаг юм баггүй. Анимац дээр гардаг хөл. За Python програмыг яаж ажиллуулдаг вэ? Python програмыг ажиллуулахдаа Python interpreter буюу хөрвүүлэгч гэсэн зүйлийг ашигладаг. Энэ нь болохоор source file-ыг эхлээд compile хийх буюу эмхтэгдэг. Яг compiler гэсэн юм дурдаагүй л л дээ. Тэгээд эмхтгээд яг bytecode гэсэн юм үүсгдэг. Энэ нь болохоор бусад платформ руу шилжүүлээд ажиллуулахад чөлөөтэй тийм яг машин буюу source code хоёрын дундах тийм зөөвөрлөгдөх код байгаа. Bytecode нь цаашаа Python virtual machine буюу Python хийсвэр машин руу ороод яг уншигдаад жинхэнэ нөгөө үйлдэлүүдээ гүйцэтгэдэг. Тэгээд энэ эмгэгдэж байгаа хэсэг тэгээд энэ virtual machine хоёрыг нийлүүлээд ерөнхийдөө тэр интерпретер буюу хөрвүүлэгч гэж хэлж байгаа. Энэ дээр нэмээд хэлчихэд болохоор энэ болохоор Python-ы өөрийнх нь тэр програмыг ажиллуулах яг тийм үндсэн арга л да. Эндээс өөр одоо хэд хэдэн яг нэлээд хэрэглэгдэх тийм аргууд байгаа. Энэ болохоор Jython, IronPython гэх мэт гэж цаашаа болон одоо яг энэ үндсэн аргыг нь болохоор CPython гэж нэрлэдэг. Яагаад гэхээр хөрвүүлэгч нь C хэлээр бичигдсэн байдаг болохоор тэгээд чи нөгөө C хэлээр бичигдсэн бусад юу програмтай нэгтгэл хийхэд боломжтой байдаг. Jython-ыг болохоор Java дээр бичигдсэн програмтай нэгтгэл хийхэд ашигладаг. Jython-ы тэр эмгтэгч нь Java-гийн bytecode руу хөрвүүлээд тэгээд Java руу шууд нөгөө хийсвэр машин руу оруулаад тэгээ хэрэгжилдэг. Яг л Java дээр бичсэн код гэсэн үг. Тэгээд IronPython болохоор яг Jython-тайгаа адилхан нэг зохиогчтой ингэсэн. Тэр нь болохоор .NET-тэй нэгтгэхэд ашигладаг. Гэх мэтчлэн өөр тийм янз бүрийн гүйцэтгэлийн аргууд байдаг юм билээ. За энд ийм freezed binary гэдэг нэг тийм ойлголт байгаа. Хоёртын үлдүү багцыг орчуулсан. Энэ болохоор яг тийм эцсийн хэрэглэгчид зориулсан тийм package буюу тийм Windows-оор бол exe файл үүсгэхэд хэрэглэдэг ийм юунууд package-ууд байна. Энэ нь болохоор эдгээр програм нь яадаг вэ гэхээр bytecode-ыг нь аваад шаардлагатай сангуудтай нэгтгээд нөгөө Python хийсвэр машин гэдэг энэ гурван зүйлийг нэгтгээд нэг багц олгоод тийм яг худалдаач гэх юм уу хэрэглэгчид зориулаад тэгээд нийлүүлчихдэг. Тэгэхээр шууд өөрийнхөө зохиосон програмыг зүгээр нэг энгийн хэрэглэгчид өгөхөд саадгүй гэсэн үг. За тэгээд Python гэсэн нь болохоор Windows зориул exe файл үүсгдэг юм багц сан байгаа. PyInstaller нь болохоор Unix, Linux, Windows зориул хийдэг. Энэ freeze нь болохоор яг юуны Python-ы оригинал тийм юу сан гэсэн. За нэг иймэрхүүлэх шивтэй. Харин